Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн 7 хоног бүр хүрдэг болсон явдлууд энэ шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, өдрийн мэнд. Өдрийн мэнд. Энэ дугаарыг энэ удаад мандах надтай хамт хөтлөн явуулах болно. Тэгээд өнгөрсөн дугаараас эхлээд NBA-ийн драфттай холбоотой үйл явдлууд сэдвүүдээр дугаараа бэлтгэн хүргэж байгаа. Тэгээд өнгөрсөн дугаар дээр болохоор драфтын бүтлгүүтлүүдийг бастуудыг ярьж исэн бол энэ удаа хоёлоо драфтын хулгайн талаар ярив. За, драфтын хулгай гэдэг бол тухайн одоо нэг жилд сонгогдож байгаа. За яг аль бие усны драфтаа нэг 60 хүртэлх тоглогч нар сонгогдсон одоо байрлалаасаа илүү одоо хүлээлт тавж одоо тоглосон. Эсвэл одоо өмнө сонгогдсон тоглогч нараас илүү үр дүнтэй, үр ашигтай тоглосон. Тэдгээр тоглогч нар ер нь нэрлэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо ер нь драфтын хулгай гэхээр манай үзэгчдийн хамгийн сайн мэддэг магадгүй Азия Томас бийж магадгүй тий 60-аар сонгогдсон ганцхан сэтгүүлч очиж сууж исэн ч гэнэ үү тий. Тийм. Тэгээд хоёлоо шууд ярианд оръё. Тэгээд өнөөдөр болохоор 2000-аас хойш одоо драфтын ангиудаас өнөөдрийг хүртэл тий. Өнөөдрийг хүртэл тэгээд 10 хүртэл 15 хүртэлхийг та болсон баа шүү дээ. 15-аас хойш болохоор мөнэ миний би авчээ. За, шууд ярианд оръё. Миний өнөөдрийн онцлог ихний тоглогч бол Азая Хартенштайн байна. За 2017 оны драфтын 43 дахь сонголтоор Houston Rockets багт драфтлагдчихсан. Тухайн 17 оны драфтын нэрвээ сонголт бол Markel Fultz тэргүүтээ ангийнхан байгаа. Нэлээд хүлээлттэй Филид орж ирсэн. Тэгээ Фейлц Орландоор явсан тийм ээ. Тий. Яг тэр драфтын ангийн одоо 43 дахь сонголтоор бүр 2 дугаар тойрог руу унчиж байгаа гэсэн үг. За тэгээд латро буюу 14 одоо эхний 14 сонголт дотор нь болохоор Jason Tatum, De'Aaron Fox, Lauri Markkanen, Donovan Mitchell, Bam Adebayo гэсэн одоо тоглогч нар байгаа байхгүй. Гэхдээ яг Hartenstein-ыг одоо дөрөвдөр хүчний товтлогч яг төвийн байрлал тоглодог гэхээр түүнтэй байрал давхцсан яг адилхан байрлалын одоо хамгийн одоо дээгүүр сонгогдсон тоглогч нь болохоор Zach Collins байгаа байхгүй. 10-аар сонгогдсон. Тэгээд бодоод үзэхээр яг тухайн жилд ер нь бол нэг юм 3 номер, 2 номер эсвэл одоо холбогчийн байрлалын тоглогч нарын дийлэнхтэй урчгын орж ирсэн байна тийм. За Atlant Dragons гээд Германы багт 2015 оныг одоо карьер эхлүүлсэн юм билээ. 15 оноос мэргэжлийн карьер эхлүүлээд 17 онд орсон. Гэхдээ яг 17 онд орохдоо Rockets-ийн үндсэн бүрэлдэхүүнд яг төдийлөн багтаж чадахгүй, G-лигийн багуудаар дамжаад тэгээд сүүлдээ нэг хэд хэдэн баг солисон л тоо. 4 баг баг ингээ 5 жилийн хугацаанд солихдоо гараанаас ерөөсөө 4хэн тоглолтод оролцсон байна. Гарааны эрх. Тэгээ бодохоор эхэндээ бол мань хүн бол яг лигт бол тэр идэвч бол чадаагүй л дээ. Яг карьерийн замналынхын эргэлтийн цэг нь хаана байсан бэ гэхээр Нью-Йорк Knicks багт 2023-24 оны үеэрэлд Mitchell Robinson гарааны хэлтэй байсан. Төвийн тоглогч нь бэртэлтэй улмаас 31 тоглолтод оролцоо тэрнийхээ нэг 60% нь л гараанд гарсан юм билээ. Яг тэр үед нь Hartenstein ер нь бол боломж гарсан. Ихэнх тоглолтуудад тоглосон, ихэнх тоглолтуудад бас гараанаас тоглосон байгаа. Тэгээд та одоо санаж байгаа шүү дээ. Яг тэр үйлрэлд бол York Knicks багийн хамгаалалт бас айгүй гоё юусэн тий. Ер нь бол одоо Mitchell Robinson гимтсэн ч гэсэн санаа зовох асуудлыг Hartenstein илүү батбах таасан шүү дээ. За тэгээд Hartenstein үүний дараагийн үйлрэлд одоо Oklahoma City Thunder багт нэгдээд улмаар тэгээд яг авраг том цоллыг одоо хүртсэн те. Яалчгүй нөгөө хэрэгтэй багта байвал ямар потенциалтай ямар хэмжээний тоглогч вэ гэдгийг хангалттай харуулж чадсан л гэж харж байгаа. Тэгээ ингээд драфт ангийнхныг нь харах юм бол ер нь нэлээд хэдэн тоглогч асуугаас ер нь төрүүлээд одоо дээгүүр сонгогдсон тоглогч нараас авраг авцсан. Тэгээ тэднээсаа ч илүү магадгүй одоо замталтай явж байгаа харагдаад байгаа. Тэгээ 19 оны авраг тэгээ тэрнээс өмнө болохоор G-лигийнхаа MVP, G-лигийн одоо нэг дээр багт ч юм уу одоо нэрлэгдсэн тийм тоглогч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол яалчгүй 2007 оны драфтын хулгай нэг гэж 2017. Тий 17 оны. За драфтын хулгай гэж нэг ярьж болж байна. За драфтаар орж ирчээд хөгжөөд одолсон тоглогчдод бас байж болж байна. Эсвэл боломж гараад одолцсон тоглогч нар байдаг тий. Hartenstein-ийн хувьд бол боломж гарсан байна тий. 17 оны драфт мөртлөө 23-аас 24 онд одоо 6-аас 7 жилийн дараа баг өөрийгөө танилцсан байна тийм ээ. Тэгэхээр яг тухайн тоглож исэн багуудыг ингээд онтон ингээд хөөгд үзэх юм бол
Houston Rockets Denver төтөлд ингээд очиж исэн байгаа жишээ сүлд. Тэгэхээр яг нөгөө нэг хангалттай боломж олгоод гараанд эсвэл сэлгээнд ч юм уу ингээ өччих тийм боломж бол байхгүйсэн байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тухайн багууд нь аль эдийн угаасаа төвийн байрал дээр хангалттай сайн тоглогч нартай баг л байсан. Тэгэхээр яг боломж гарсан үедээ бол боломжоос ашигласан өөрийгөө ямар хэмжээний тоглогч вэ гэдгийг харуулж чадсан баха. Гой тоглогч юм тийм ээ. 27 одоо ч гэсэн актив байна. Актив байгаад Одоо ч гэсэн хэмжээнд байна. нөгөө Dynasty гэдэг нэрлэгдээд байгаа багийн чинь бас л нэг гол хамгаалагчтай нэг шүү дээ. Тэгээд цалингийн хувьд ч гэсэн нэг тийм амар өндөр цалинтай биш мөртлөө хангалттай тэрнээс илүү юу үзүүлдэг, нөлөө үзүүлдэг тийм тоглогч тийм ээ. За миний хувьд бол 2000-аас 2015 оны хүртэлх драфтингуудаас ер нь хулгай гэж байж болох үз. Мөнэ өрөг даалгавар гэсэн. Тэгээ би ер нь 2000-аас 2015 оны нэг 15 орчим жилийг 5 жилээр циклдэж хуваагаад тухайн 5 жилийнхаа ер нь харж байгаад хамгийн хулгай байж болох байсан сонголтуудыг сонгосон байна. За эхнийх нь 2000-аас 2005 оны драфтуудын хувьд бол би 2001 оны драфтыг бүр тэр чигээр нь хулгай гэж хэлчихмээр санагдсан. 2001 оны драфт. За энэ бол одоо хоёроор сонгосон нь бол Tyson Chandler 3-аар сонгосон Pau Gasol-ын ийм том драфт байдаг. За 10 дээр Joy Johnson. 19 дээр бидний сайн мэддэг Memphis-ийн Z-Ball. За тэнд бол 25 дээр Gerald Walls. За 28 дээр Tony Parker. 31 дээр Gilbert Arenas. За 38 дээр Mehmet Okur Туркийн. За энэ тоглогч нар бол ер нь 2 дугаар тойрог болон 1 дугаар тойргийн сүүлээр тоглогч нар бол нэлээд топ төвшин тоглож байсан тоглогч нар. За энэ дундаас өнөөдөр миний онцлогч байгаа хүн бол Турк, Евроазийг холбосон Туркийн төлөөлөл Mehmet Okur. За Okur-ыг болохоор никнейм нь болохоор Money Man гэдэг. Memo is Money ч гэдэг юм хочтой. Ер нь бол одоо шидэлтийн хуваараа ер нь бол нэлээд өндөр мэрэгэн бууч гэж одоо 2000-ад үнээс гсэн бөмбөгч нь 2 онооны довтлохоор ч будагтай талбай зохилдог үед ер нь маш их шиддэг байсан юм тоглогч байгаа. За Детройтод анх драфтлагдсан. За драфтын номер 38. За 2000-аас 2002-оос 2003 оны хүртэл 2003-аас 2004 оны хүртэл Детройтын бүрэлдэхүүн тоглож байсан. За тэгээд 2004 оны Детройт авраг болж байсан тийм ээ. Маш сайн тийм хамгаалтаар авраг болж байсан юм баг. Энэ дээр 3 довтлогоон дээр хөв нэмэргэжсэн ийм тоглогч байгаа. За NBA-гийн авраг. Гэхдээ тухайн улиралд бол нэг 9.6 оноо 5.9 самбар дундчилж байсан. За плей-оффт болохоор арай бүр харьцангуй баг 3.7 оноо 2.8 самбар дундчилсан. За ингээд Ютаар солигдож явсан. За Ютад солигдод очоод 7 улирлыг өнгөрүүлэхдээ л өөрийгөө хэн бэ гэдгийг бол хангалттай харуулсан. За Ютад очоод 3 дахь улиралдаа буюу 2007 онд All-Star сонгогдсон. За All-Star сонгогдсон жил бол 17.6 оноо 7.2 самбар. Одоо ингээд харахаар тэр үеийн сагсан бөмбөгч нэг 70 оноо, 80 оноо, 60 оноотой л дуустдаг. За оноо алтаараа тэргүүлдэг багууд нэг 80 орчим оноотой ч юм уу байдаг. Тэгэхээр тоглогч нарын одоо MVP болж байгаа тоглогч нар ч нэг 20 оноотой ч юм уу байдаг тий. Одоо л нэг юм Jokic степ тэргүүтэй нэг юм 30 гарсан тий. Бүр ингээд оноо алтан ч гэсэн одоо 120 30 140-тэй тоглолтууд явдаг болсон тий. Тэгэхээр нэг 17 оноо 7 самбар баг гаргаж байгаа боловч тухайн үеийнхэн сагсан бөмбөгд бол өндөрөө юм байсан. За ер нь бол хамгийн их танигдсан нь бол ерөөсөө 3 онооны тэр шийдэлд өөртөө зай гаргаж товтлогоо их боломжуудыг бол өөртөө олгодог. Тэгээд мэрэгэн бууч гэж ингэж хүмүүст их танигдсан ийм хүн байдаг. Тэгээ нуруу өндөртэй шүү дээ, тий. Нуруу өндөртэй. Ер нь 3 шиддэг мөртлөө самбарын байрлал тоглолдог шахуу 3 4 номер дээр ийм тоглолдог. Тэгээ шийдэлттэй. Орчин цагийн сагсан бөмбөгийн одоо тухайн үеийн төлөөлөл юм уу? Өнгөрсөн дугаар дээр өсгөө Darko Milicic-ийг ер нь драфтын бастуудын нэг гэд ярьж ирсэн. Энэ удаа болохоор яг Detroit-ийн бас драфт те. Драфтын хулгай гэд ярьж байна. Тэгээ ингээ харьцуулаад харах юм бол бас маш сонирхолтой харагдчихтэй. 2000-аас 2005 оны хүмүүсийн дунд бол одоо тоглогч нарын бол нэлээд олон тоглогч байсан юм. Бүр яг хаа тэндээс нь онцлоод Туркийн төлөөлөл. Туркусаас авраг авсан баг ихнийх шиг уу ийм хүнийг онцолж байгаа. Европ. Одоо Европ гэхүү Туркч аяг гэсэн шүү дээ. Нэгтэл нөгөө нэгтэл Аз, нэгтэл нь Европ. Тий.
холбогдсон байдаг. Тэгээ зарим холбооноос шалтгаалаад зарим спортын төрөл дээр Аз тэгээд Европ гэвчдэг шүү дээ. Сая хүртэл физикл ээж дээр тэгээ Аз гэвчээ. Саксан бөмбөгийн хувьд бол Европтой орж тоглолт. Гой сонголт. Яшаа тэр нэрээ Азад явж байгаа шүү дээ. Хөл бөмбөг дээр ч гэсэн Аз дээр явж. Зарим спортын төрлүүд дээр ер нь Аз дээр явж байгаа. Сонирхолтой гой сонголт юм те. За, миний дараагийн сонголт болохоор би Jalen Brunson-ыг сонгосон ба. Jalen Brunson 2008 оны 18 оны 33 дахь сонголтоор Dallas Mavericks багт сонгогдчихсэн. Тэгээд тухайн драфтын ангийнхных нь нүүр царай ер нь бол амар л та. Яг гоё толгойд 2008 он 18 он. Luka Doncic. Тэгээд Shai Gilgeous, Alexander байна. Тэгээд Trae Young байна. Тэгээд Triple J байна те. Jaren Jackson Jr. Тэгээд Mikal Bridges гэх мэт тоглогч нар байгаа. Тэгээд Далс дөрвөлрэл тоглосон. Гэхдээ дөрвөлрэл тоглохдоо хүмүүсийн хамгийн сайн одоо яг Brunson-ыг тогтож харсан үлрэл бол яг тэр дөрвөлрлийн сүүлийнх нь. Дончичтай хамт бүсийн финалд гардаг те. Бүсийн финалд гарсан. Яг тэр финал дээр болохоор магадгүй дэгдэн штэ. Porzingis бас нэг гэмтэл багтайхан шиг те байсан бол дахиад нэг ганц нэг одоо хэрэгтэй туслагч байсан бол магадгүй финалд гарах боломжтой гэж ярьжсэн. Ялчгүй хүч дутдаг. Гэхдээ Luka Doncic гэж яг нэг тийм доминант тоглогчийн хажууд бол үнэхээр сайн туслагч нь бол байж чадсан гэж боддоо шүү дээ. Тийм. Ер нь бол тийм. Улиралд 79 тоглолтоос 61-т гараад 16.3 оноод унтчилж ирсэн. Плей-офф эхлэхэд 21.6 болж бүр эрс нэмэгдсэн. 5 онооны өөрчлөлт бол маш том өөрчлөлт шүү дээ. Тийм. Яг надад бас Жамал Мөрэй санагдаад байна л да. Тий. Ингээсгээл явж байгаа плей-офф дээр хаалж ичих гал гэдэг тий. Яг нэг юм 5 онооны зөрүү гэдэг бол маш том зөрүү. Тэгэхээр энэ тоглогчийн сэтгэл зүй одоо байгаа байдал яг тэр өөрийгөө хянаж байгаа тэр бүх зүйл ямар одоо хэмжээнд вэ гэдэг яг тэр үйлрэлт маш сайн харагдсан. За түүнийгээ дагаатч тэр эрх үйлрэлт нь солигцоо. Маш том баг тий. Одоо Америкийн саксон бөмбөгийн үзнээс саксон бөмбөгийн түүхэн багуудын нүүр царай. York Knicks том зах зээлтэй нэгдсэн байгаа. За нэгдэхдээ багийн лидерийн дүрээр өөрөх нь баг тийм үү? Тий. Одоо Brunson-ы баг гэж угс нэрлэгдэж штэ хин ч утсан бай тээ. Тэгээд зүгээр 18 оны драфтыг хэрвээ дахиад зүгээр ингээд эхнээс нь ахуулаад нэрлэх юм бол магадгүй Brunson 33 биш. Нэг 3 4 хавцаа нэрлэгдэхээр харагдаж байгаа. Магадгүй 18 оны драфтыг хэрвээ ярьчих юм бол Luka Doncic солилцооч гэсэн их сонь шүү дээ. Аа. Trae Young-аар солилцоо дэргээгээд харалт. Яг Trae Young-ийн хувьд бага бүсийн финал хүртэл авч явсан те. Тэгээд нэг өөрийнх нь нэг үг байдсан шүү дээ. Йоо шууд плей-офф байж болтгүй юм гэж хэлснээс хойш багцсан те. Өөрөө тэгээ тэр амандаа өөрөө орсон л тоо. Тэгээд ингээ харах юм бол бас маш чанартай драфт гэхдээ яг тэр драфтаас хойгоор сонгогдсон хэдий ч гэсэн одоо яг одоо лигийн том багийн одоо нүүр царай болоод явж байгаа гэдэг утгаараа бас драфтын хулгай гэж хэллэгдэж болохоор өсөж хөгжсөнийг харах юм бол тэ. Үнэхээр одоо ч гэсэн төвшин өндөр тоглож байгаа шүү дээ. Нью-Йоркийг Истийнхэн бол энэ жил нэлээд хүч суларсан байна те. Фили хаана явж байгаа вэ? Милоки хаана явж байгаа вэ? Одоо бол Детройт, Нью-Йорк гэсэн финал гарах магадaltaй шүү дээ Истт те. Орлондо байж магадгүй. Гэтэ ер нь бол Нью-Йорк нэлээд өндөр төвшин. Яг өршөлтөө сулж гисэн өршөлтөө жигд байгаа. Өрнөдийг бодвол гэж харагдаад байгаа. Тэгэхээр энэ бүсд бол бас уг нь одоо потенциал нь уг нь байгаа баг. Тэгээ яг тэдний нүүр царай болж байгаа Brunson бол магадгүй ганц нэг өөрчлөлт хийхэд бол дэшиг үүсэх болно. Хангалттай боломжтой баг л гэж бодож байна. За. Бай тоглогч байна. Одоо яг үзэж байгаас гэсэн хүмүүс сонирхож байгаа. Актив байгаа тоглогч нар байна. Надад болохоор дандаа юм. Тийм шүү дээ. Өөр болохоор дандаа шинэ хүмүүс. Тийм шүү дээ. Яг нэг насныхаа. За одоо 2006-аас 2010 он хүртэл 5 жилийн драфтаас ер нь хулгайн байж болох. Хүний талаар ярив. За 2007 оны драфтын номер 48. Ах トゥ 2 Газолын дүү Марк Газол. Яа. За 2007 оны драфтын 48 дахь сонголтоор Лос Анжелес Lakers баг сонгоод ахыхын солилцоогоор явуулсан байдаг. Өдрөл дундуур солилцоогоор. За 2007 онд драфтлагдаад 2008 оны 2 сард Memphis-тэй хийсэн тохиролцооны дагуу ах トゥ 2 солигдсон байдаг. Одоо энэ нөгөө драфтын сонголтоор солигдож авчих. За үүний дараа
Ер нь бол Memphis-ийг хүмүүс бас сайн мэдж байгаа тийм. Марк Газол төвийн байрал дээр, Зак Рэндольф 4 номерын байрал дээр, за Тони Аллентай, Мак Конлитай, Кортни Литэй ийм тавт гарч ирээд яхир хамгаалттай нэг ийм Memphis-ийг бид нар 1.10-ны турш мэднэ. Тэр багийн ер нь бол хамгийн том төлөөлөл болсон тоглогч. Rudy Gay байсан шүү дээ. Сэлгэнд. Тийм. Ингээл ээлжлэгээр авч маваад байсан. За Пау Газол, Марк Газол хоёртод ингээд дурсамж бодох юм бол одоо яг өмнөх юмнуудын нэр гинт гоё дурсам санагчлаа. All Star-ын тоглолтын дээр ах トゥ хоёр самбарт өсөрж исэн. Пау Газол, Марк Газол хоёр тий. Тэгээ хоорондоо солигдчихсэн гэдэг. Энэ хоёрын талаар ярих юм их би. Хоёулаа Испани шгшээгийн тоглогчдор хоёулаа баг зэрэг шахуу Испани шгшээгээсээ зоддог зэс. Испанийхаа шгшээ дээр дэлхийн аварга олимпийн медалуудыг ч гэсэн ингээд цуглуулж исэн. Маш гоё түүхтэй юм тамирч. За 2007 оны драфтын номер 1 бол Грег Оден байдаг. Энэ бол хүмүүс яг Грег Оденыг нэлээд баст гэж ярьдаг. Ер нь бол хамгийн нэлээд том бэртлээс болоод ингээд тоглож чаддаг. Эрүүл мэндийн шалтгаанаас ер нь бол эзэрхий тийм төв гэж яригдсан. За номер 2 бол мэдээж хэрэг Кевин Дурант. За нэлээд их бэлтгэсэн учраас цаастай байгаа шүү. За номер 3 Ол Харфорд. За номер 4 Макконли. Багийнхан анд гэсэн үг тийм. За Барселона багт анх мэрэгжлийн гарагаа эхэлж исэн. Одоо Европ лигт тийм 2003-аас 2006 онд тоглож исэн юм тоглогч. Тэгээ 2007 онд нэрээ өгөөд 48-аар сонгогдсон гэдэг бол нэлээд хоогоор. Тэр үед бол pop бол өөрийгөө харуулсан байсан. Би бол тэр солилцооны талаар бол боддог. Хоёр багт ойлонд ашигтай. Memphis бол 90-ийн 10 хэдэн жилийнхаа өнгө төрхийг авсан бол Lakers 2008 9 10 оныхаа финал 9 10 оныхаа авраг багийн бүрэлдэхүүний гол хүн Кобигийн хамтрагч байгаа бол авцсан гэж бодлоо. За карьертаа бол NBA-гийн аврагыг 2019 онд Торонтод очиод хөрцсөн. Авраггүйгээр зоддог талбарсан ч гэсэн ингэ хөрцсөн. За түрүүний ярьдаг нэг All Star-т ахтагаа сонгогдож байсан, ахтагаа өсөрж байсан тийм бүгд дундаа 3 удаа сонгогдож байсан юм байна. 12 он, 15 он, 17 он сонгогдож байсан. За NBA-гийн 1-р багт 2015 онд нэрлэгдсэн бол 2-р багт 13 онд. За шилдэг хамгаалалт тоглогчийн шагналыг 13 онд хүртэж байсан бол хамгаалалт тоглогчийн нэг 2-р багт 13 онд нэгжижсэн гэдэг. Ер нь бол NBA-гийн карьер нь бол маш гоё. За улсын шгшээ баг буюу Испанийхаа шгшээ багийн өмнөөс 2008, 2012 оны Олимпийн аваргын мөнгө. За 2006, 2019 оны дэлхийн аварга. Яхир Memphis-тэйгээ 2008-аас 19 оны хүртэл 11 үлрэл яваад 18-аас 20 онд Торонто 2 үлрэл тоглохдоо аварга авсан бол эргээгээд очих ёстой байсан багтаа очицоо. Драфтаар анх сонгосон багтаа 2020-с 21 онд Lakers тоглоод ингээд зодог тайсаа. Яг хөө карьер нь эхний жилүүдэд дардан байгаагүй. За төгсгөлийн жилүүдэд дардан байгаагүй учраас карьерийн дундаж стат нь бол жоохон таархан 14 оноо $1 төр ингээ харах юм бол. Гэхдээ нийт карьерийг харах юм бол Марк Газолыг бол тасгсан хүмүүсийн орчсрол бүгд мэдчихэж байгаа бах тийм ээ. Гэхдээ юу вэ шүү дээ яг нэг юм дарс шиг утга тусмаа чанартай тоглож байна тий. Гоё. Харахад гоё. Тэ тоглолтыг үзэхэд гоё чанартай. Үнэхээр гоё тоглож байна шүү. Memphis-ийг одоо ингээд одоо байгаа Memphis-ийг арай тий. Тоглохоос өөрөөсөө сая нөгөө хинтээ Jamorant-тай дашмад Бэйнийг яг Орлондоор өгчлөө тэрнээс өмнө ингээ харахаар жижигтэй тий. Тоглоом суурилсан нэг юм баг байсан бол 10 жилийн тэртээ тий. Бүр яг ингээд хамгаалдаг Memphis-ийн ингээд хүн болгон хамгаалтаар нь мэддэг. Угаасаа нэг их оноо алддаггүй. Тэгээ зүгээр харамсч явдаг нь Memphis финалд гарах боломж бол байсан л гэж бодтiin тухайн юм Memphis-ийг бол дандаа л ихний 3 4 явж идэг. Нэг гараад ирсэн бол финал дээр яах ч байсан бэлээ л зүгээр Memphis-ийг харамсдаг. Газол явдаж. Миний санджаар яг тухайн одоо таны ярьж байгаа Memphis Grizzlies багийн бүрэлдэхүүнд оноо өгч дотоойсон шүү дээ. Тэгээд яг түрүү хэлжсэнчлэн нөгөө нэг 4 5 дээр хоёр ихэр нь гарч чинь Conley холбогч дээр гараад тэгээд Тони Аллен хоёр дээр гарангууд яг Rudy Gay хангалттай оноо өгч биш юм байна гэж тэгээд Chandler Parsons-ыг филддэг. Аваад тэгээд үнэхээр яг тэр амжилттай байгаагүй учраас тэр баг ер нь бол буцаад доош одоо бутархад ер нь хүрсэн шүү дээ. Хамгаалдаг бүрэлдэхүүн. Одоо Тони Аллен хоёр жавчин дээрээс шийддэг. Тэгээ хамгаалт сайтай гэж ярьдаг. Courtney яг 3 номер шийдэгч нь байсан. Mike Conley ч бас оноо олтонд бол нэг first тоглогч биш шүү дээ. Яг нөгөө багаа тоглолт.
Тэгээд Зибоч гэсэн бас нэг гоцгороо доноод идэг тоглогч биш Тий. те. Тэгээд бүгд нэг хэмжээгд баланс Тий. хамгаалт талын хүн. Маш бага унаа алддаг. Маш амар- бага наавдаг бас. Тий, амар угаасан л та. Үнэхээр яг тухайн үед зүгээр нэг хангалттай зүгээр нэг чөлөөтэй оноо авдаг нэг тоглогч байхад л тэр баг маш гоё явах байсан л та гэж хардаг. Испани шгшээ баг 2 газолтоогоо. Тэгээд жижиг тоглогч нар их мундаг тоглогч нар байсан шүү дээ. Арио гэж байсан санагдаад байна. Руди Фернандес гэдэг шгшээ багийнхаа өн дээр бол урд шугамын тоглогч нар сайн учраас амжилт нь маш өндөр байсан. За миний сүүлийн хуваалцах хүн маань тоглогч маань Тумани Камара. Инхи одын Дейтних нь хамтрагч. Дейтник сургуулийн хамтрагч гэдгээр монголчууд бол маш сайн мэднэ те Камараг бол. Яа тэгэхээр нөгөө Дейтник инхи од эхний жилээс учраас Дейтний тоглолтыг ер нь хүмүүс маш их үздэг. Манай спорт тайлбарлагч эднэр байгаа. Тий. Лайв байнга хийдэг гэсэн. Тий. Тэгээд ер нь бол бас багийнхаа нандуудыг нь сайн мэддэг те. 2023 оны бүр 52-оор одоо драфтд орсон. Тухайн жил чинь инхи од драфтаар ер нь сонгогдсон магадaltaй байсан шүү дээ. Ер нь бол баг сонгогдсон байсан шүү дээ. Сонгогдвол 55-аар 58-аар Милоки авна гэдэг яриа үүссэн байсан. Тий. Тэгээ яг сайн хэлж мэдэхгүй байна. Мгм. Тийм яриануд бол их явсан тийм ээ. Тухайн одоо 60 сонголтын одоо 2 сонголт нь ер нь бол одоо буцаагдсан гэх юм уу? Шийтгэгдээд тухайн баг нь хураалгасан байгаа драфт ирэхээ. Тэгээд 58 гэдэг бол 2023 оны драфтын хамгийн сүүлийн сонголт Милоки багсдсэн тухайн жилийнхаа. Тэгээд инхи одыг бас авах яриа гарч ирсэн яг. Гэхдээ яг түүний өмнө 52 дахь сонголтын дээр яг багийнхан найз Анд Камара сонгогдсон байгаа. Гэтэ сонгогдохдоо Phoenix Suns баг сонгогдсон. За энэ дэр маш гоё юм гарна. Damian Lillard болон Drew Holiday-ийн солилцоо яригдчих байгаа. Damian Lillard-ыг Milwaukee Bucks авч байгаа. DeAndre Ayton, Drew Holiday, Kamara болон хэд хэдэн драфтын эрхүүдийг Portland Trail Blazers авсан. За үүний дараа болохоор нөгөө баг нь 3 багийн солилцоо байсан. Nurkic, Nasir Little, Keon Johnson, Grayson Allen-ыг болохоор Phoenix Suns авсан. Энэ бол маш том солилцоо ба шүү дээ. Милокигийн филддэг. Тэ. Зүгээр Lakers төгчөж гэж боддоо шүү дээ. Тэ. Lillard чи Lakers авъя гэжсэн магадгүй LeBron AD-тэй байхад л Lillard ирсэн бол арай өөрч байх гэсэн бэл өөрийнх нь хувьд ч юм уу нөхцөлөдлийн хувьд ч юм уу гэж боддоо шүү дээ. Тий. Тэгээд бүр ингэсэн баггүй. Тохой би яг сайн санаж байна. Miami Heat ер нь бол бүх цаг үед яг жоохон далиачи те. Яг хинээс хойш одоо LeBron James-ээс хойш тэгээ яг Jimmy Butler-тай яг тэр үед оноо авахч маш дутсан. Төрөний нөө Memphis гэдэг шиг оноо авдаг. Яг хангалттай оноо авдаг хүн байх юм бол амжилт нь хүрэх гээд байна гэдэг ер нь бол аналистууд үзсэн. Сонирхолтой тоглогч нар нь Bradley Beal үнэхээр ирээгүй. Washington Wizards-аас Damian Lillard-ыг авах гэсэн чинь Bucks дэрчсэн. Тэгвэл Drew Holiday Portland-д байгаа юм чи авчих гэсэн чинь нөгөө тийм Boston авчихсан. Boston орохсон. Тэгээд яг энэ солилцоонд эргээд орох юм бол хоёр том тоглогчийн те солилцооны хавчурганд Portland Trail Blazers ирсэн. Тэр одоо жижиг тоглогч байхгүй ер нь бол ингээ харах юм бол те. Тэгсэн чинь яасан бэ гэхээр өнгөрсөн жил 2025 онд те 24-с 25 оны үеэрэлд All Defensive буюу хамгаалтын 2 дугаар багт нэрлэгдсэн энэ тоглогч. Вау. Одоо энэ үеэрэлд Portland Trail Blazers баг маш гоё зэгцтэй, сонирхолтой, үзүүштэй сагсан мөв үзүүл явж байгаа. Авдия тэргүүтэй лидертэй. Хажууд нь Камара тэргүүтэй одоо туслахууттай гэх юм уу те. OKC сая 2 дахь хожигдлоо Spurs дээр NBA Cup хүрээнд авсан те. Өмнө 24-1 байсан. Ганцхан хожлын Portland өгсөн. Тэгэхээр л сонирхолтой баг те. Тий. Тэгээд энэ үлрэлт болохоор 12.3 оноо ингээд 5.2 самбар нэг тоглолтод нэг одоо таслалт дундчилж байгаа. Ер нь бол 3 дахь үлрэлтээ тоглож байгаа Wemby-ийн драфт шүү дээ. Жил ирэх тусам ингээд үзүүлэлтүүд нь сайжраа явж байгаа. Тэгээд хийсэн гэрээ нь болохоор 4 жилийн 82 сая долларын одоо гэрээний сонголт байсан. Rookie гэрээ дуусны дараа сонголтоо. Тэгэхээр 4 жилийн 82 гэдэг 52-оор сонгогдсон хүн амьдралын баталгаагаа хийчлээ. Ухаантай байхгүй бол яаж алддгийг бас нэг юугаараа бас явдлаараа зөндөө ирсэн дээ яаж юм бэ фейлдсэн бэ гэх. Тэгэхээр энэ тоглогч ямар хэмжээний өөрийгөө харуулж ийн мэдээж тоглож хичээж байгаа. Гэхдээ дээгүүр сонгох боломжтой байсан юм байна гэдэг зарим баг магадгүй амаа барьсан ч болно шүү дээ. Тийм болно.
Бусал дээр аль багт их очих нь их чухал байгаа Мгм. энэ эд нөхдөд чинь. Мгм. За нэг юм пазл эвлүүлж байгаа юм шиг одоо нөгөө бүрэлдэхүүний хувьд бол тийм байна. За драфтаар сонгож байгаа залуучуудын хувьд бол очоод минут байна уу? Одоо үнэхээр Оксид ч юм уу одоо нэг шинэ хөө очичвол гаранд гарахгүй л хэл та. Лекерс ч юм уу очичвол гарахгүй л хэл та. Тэгэхээр Портланд яг сэргэн босголтон дээр явж исэн баг дээр аюу гой таарчлаа. Тэгсэн. Тэгээд зүгээр миний хоолцох сүүлийн тоглолт байсан. Тэгээд нэвтрүүлгийн минут бас төдийлэн тийм урт биш учраас би зүгээр дуртай дөнгөрхний хэд хэдэн тоглогчийг зүгээр хэлээд явчих. Дилан Брукс 2017 онд 45 дахь сонголтоор сонгогдсон. Одоо лигт бас л хамгаалтаараа. Гэхдээ энэ үлрэлт Тоглоогоор баг од бол юу All Star сонгогдох гэдэг юм шүү. тоглоогоор гайх та дэрлээ энэ үлрэлт. Тэглээр зарим тоглолтод 30-аас дээш унаа хидч удаа аваад байгаа. Канадын Шишагийн хамгаалагч те 3 номерт тоглолтыг тоглогч. За, Tyrese Maxey 2020 оны 21 дахь сонголт. За, одоо Philly-гийн ер нь ирээд шүү дээ. Ер нь 21 гэж нэрлэгдэж байгаа. Яг хөө нэг дээр тойрог ихний тойрог нэг 20 дотор 21 дээр сонгогдлоо гэхэд бас л нөгөө нэг Bronson-тай адилхан одоо нэг багийн нүүр царай гэд явж шít. За уучлаарай Embiid, Paul George байгаа мэдэж байна. Гэхдээ яг үндэ энэ хоёр тоглогч маань яг үндэ тоглохоос тоглохгүй нэг л байна л та. Maxey бол одоо Philly-гийн нүүр царай юм шүү. Тэгэхээр нөгөө VJ Comp болон Tyrese Maxey гэсэн энэ хоёр тоглогч дээр ерөөхдөө ирээдүйн сурлагтаа явж байгаа учраас Maxey-г бас хулгай гэж нэрлэгдэж болохоор сүүлийн тоглогч нь болохоор миний бас дуртай тоглогч Aaron Wiggins. Лигт бас л багт үнэхээр гоё уустдаг. Үнэхээр хизээч хаач ямар ч одоо үед гарсан яг хийдэг тоглогч. 21 оны 55 дахь сонголт. NBA-ийн авраг. Тий. Гоё шийддэг. Энэ жил бас магадгүй Дэнэрийг оож ч юм уу бүсээсээ гараад ирэх юм бол дахиад аврах уу. Тэр эдгээр тоглогч нарыг бас дурдж байна. Гоё сонголтууд байна. Яг одоо нэг актив байгаа хүмүүсийг ярихаар ингээд шууд нүдэнд ингээд тоглоод нарж байна. Миний надад болохоор надад дээр хүмүүсийг гэж боддог. За миний ярих дараагийн дээр үе хүн бол одоо бол дээр үе биш шүү. Наашилж явах үү дээ. 11-аас 15 оны драфтуудаас чи анзаарсан бол миний сонгосон хүмүүс дандаа Европ талын хүмүүс байгаа. Яг нөгөө хүмүүсийг зөндөө харсан. Драфтын хогор сонгосон Америк тоглогч ч юм уу өөр тоглогчдор байгаа. Эхнээсээ ингээд сонгосчоод нөгөө харангуйтаа за ер нь Европ тоглогч нарыг нөхдөөд ер нь хойгоор ингээд тоодгүй байж байгаа. Одоо тоох цагт ирсэн юм шүү гэж бодтол. Дахиад нэг хүнийг 2014 оны драфтын 41 дахь сонголтоор нэг юм баг авсаа. За. Никола Йокич. Тийм ээ. За энэ хүнийг бол одоо энэ үзэж байгаа хүмүүс мөн бол бүгдээрээ бүр ингээд мэдж байгаа. Ямар түүхтэй ямар хүн бэ. За 41-р сонголтоор драфтлагдж байхдаа мань хүнийг унтчихсан гэдэг тий. Адуу малаа хариулаа. Тэгэл өдрийн гоё Европ хөдөөний хүн л тий. Тий, Европ стилтэй хөдөөний хүн. Зунжгаа шоудчаад ингээд шоудж байгаа бичлэг нь яваад байдаг нь яг л формтойгоо ороод ирдэг. За NBA-гийн авраг, NBA-гийн финалийн MVP, за 3 удаагийн NBA-гийн MVP 21-22-24, 7 удаагийн бухад, 5 удаагийн NBA-гийн 1-р баг, 2 удаагийн NBA-гийн 2-р баг. За нэг иймэрхүү. За ер нь бол яг юу болчихвоо те. За Олимпийн амжилттай ч юм уу дэлхийн аваргын амжилтыг ярих юм бол 2016 оны Олимпийн мөнгө 2024 оны Олимпийн хүрэл медаль. За драфтлахыг 14 онд драфтлагдсан байгаа. Драфтлагдахынхаа өмнөх жил буюу 13 онд U19 насны дэлхийн аваргын мөнгө медалийг хүртэж байсан. Ийм тоглогчийн тухай яриад байгаа. За 14 онд драфтлагдсан. Гэхдээ 14-өөс 15 оны үеэрд бол NBA тоглоогүй. EB лиг тоглоод тэнд бол Самбрас бомбог авалт болоо оноо авалтаараа тэргүүл MVP болж байсан. Байна. За нэг жилиг бол өөр багт ингээд өнгөрөөд явж байсан. За Никола Йокичиг анх сонгогдож яхад нөгөө NBA-гийн фэнтези сонирхдаг хүмүүс бол маш их мэддэг. Ер нь дандаа стат харж идэг, дандаа нөгөө хүмүүс хог дээрээсгүй авч идэг. За Дэнерт яг 14-15 онд тоглоог 15-аас 16 онд ирсэн. Яг бүрэлдэхүүнд нөрөө. За тухайн үеийн Дэнерт яг 4 номер 5 номер дээр нь хэн байсан гэвэл бидний сайн мэддэг Фрид. Нөгөөх нь Нуркич хоёр байсан байхгүй. За энэ хоёр байгаад Йокич сэлгэнээс тоглож байсан. За зарим тоглолтод нөхрийг бол гараанд гаргасан. Гараанд гаргаад багийн уран амьсгал ингээд нөгөө Нуркич энэ чи арай нэг жоохон удацсан нэг юм гарааны эрх мэдэлтэй тоглож байхад Йокич өөрөө коучтой хэлээд за коуч би сэлгэнээс тоглоё. Нөгөө тэр уран амьсгалыг юу байгаад шүү дээ. Тэгээд коуч сэлгэнээс тоглуулсан. Гэхдээ
Нуркич өөрөөсөө олсон гэдэг шиг 16 он солилцоогоор Портланд руу яваад за ингээд энэ цагаас эхлүүлээд Денверийн жолоог Йокич хатгаж эхэлсэн байдаг аа. Нөгөө гай болоод исэн гарааных нь нөхрөнд явуулчлаа шүү дээ. Илдгээр бол дэвшүүлэн зайлуулаа явуулчлаа шүү дээ. Гэхдээ Нуркич явчихсан Портланд ч муугүй сайн тоглосон. За ингээд Денверийн Йокичийн карьерууд бол эхэлж байгаа. За одоогийн байдлаар энэ жилиг оролцуулахгүйгээр карьертаа бол 22 оноо 11 самбар 7 дамжуултыг дундчилж байгаа. За өнгөрсөн улиралд бол трипл дабл дундчилсан улирал нь 29.6 баг 30 шахуу. Тэгээд трипл дабл дундчилсан төвийн байрал дээр. Ийм онгоцын тухай яриад шүү дээ. Ер нь Йокичийн талаар зүгээр статик дуртахад дуусгааргүй болчлаа л та. Хийсэн трипл дабл. Одоо яг трипл даблын тоогоор хүртэл тэгэл дэшигээ гараад ирлээ шүү дээ. Одоо тэгээ Оскар Робертсон, Вестбрук гэдэг хоёр нөхрийн араас явж байгаа. Тэр хоёр маань хоёулаа холбоон тоглогч юм байрлал хоёр хүн шүү дээ. Нөхөр л одоо баг төвийн холбогч юм уу те. Одоо удахгүй нөгөө PFC гэдэг байрлал өгдөн шүү дээ. CPG гэдэг байрлал юм болох бах юм. Тэ. Одоо баг фэнтези дээр тэр CPG дээр яг шиг тавьчмаар байрлуулах гэхээр ордгоо байхгүй гэдэг. Фэнтези гэсэн чинь маа найзууд нэг 10 биш 20 хэдэн онд лээ. Яг Йокичийг бүр амар ингэж одоо аврагахаас өмнө те. Нэг фэнтези эхэлжсэн чинь би нэг тийм дээгүр сонгоогүй маа. Йокичийг хайцаадаг байхгүй. Би Йокичийг аваад тухайн удирдалтаа билегээд тэрхүүлчихсэн. Тэг шүү дээ тэр доогуур байсан. Маа нөгөө хэд маань Джеймс Хардныг, Леброныг тэргээд аваад байгаа байхгүй. Йокичийг хайцаасан. Тэгээ би Йокичийг чинь нэлээд 5 6-аар авчлаа. Тэгээд энэ драфтын одоо сүүлийн сонголтууд гэх юм хулгайн сонголтуудыг харж хахад Европ тоглогч нар бол зөндөө байд юм бэл. Мэдээж хэрэг Америк тоглогч бол маш их байгаа шүү дээ. Тэд чинь угаасаа Америкийн лиг юм чи. Тэгээд яг өмнөх ингээл Тони Паркерч гэдэг юм уу те Манууч гэдэг юм уу ингээл лигт орж ирээ өөрөөгөө баталсан тоглогчор үе үедээ бэсээр ирсэн ч гэсэн Европ тоглогч нарт одоо болтол итгэл өгөхгүй байгаа юм шиг байна л гэдэг санаагаар ингээд Европ тоглогч нарыг оруулсан. За одоо яг NBA-гийн шилдэг 5 тоглогчийг нэрлэх юм бол тавлаг гадаад л гэж бодоод байна миний хувьд. Одоо ингээд нэрлэх юм бол за Шей Канад. Тэгтээ Йокичийг нэгт оруулахгүй. Би Оксиг нэгт оруулмаар байна. Шилдгаан 30 минут хөрөхгүй тоглолцоо нөхөр бол 3 дугаар үе дээр ажил хийчихсэн суугаад байгаа нөхөр шүү дээ. Тэгтээ стат нь амар байгаа. За хоёрт нь Йокич. Серб. За гуравт нь би Вембиг хэлмээр байна те. За дөрөвт нь Лукаг хэлж болж байна те. Слован те. Тавт нь Грек гайхал. Янс. Ингээд ер нь бол марх юм гүйлж боддог. Йоо, Джейсон Тейтем дүр зай байна уу? Тейтем ч өөрхөө бэртэлтэй тийм. Ер нь хэцүү юм аа тийм. Нөгөө өчигдөр нөгөө бас юун дээр подкастн дээр ярьжсэн шүү дээ. Джейлен Браун юм уу, Джейсон Тейтем юм уу? Энэ хоёрын хэн яг багийн MVP юм бэ гэдгээс шалтгаалаад нэг-нэгээ дараад энэ хоёр цуг байгаа тохиолдол ер нь MVP авахгүй хөө. Харин тийм. Ер нь бол Америк хамгийн тэгэл гоё тоглогчтой нэг шүү дээ. Окей, за. Өнөөдрийн дугаар маш сонирхолтой байдлаар хүрсэн гэж найдаж байна. Тэгээд ер нь бол үзэгчдийн бас ганц нэг заримынх нь хүсэл төр те. Драфтын хулгай, эсвэл драфтын одоо бүтлгүүтэл, эсвэл одоо драфтын одоо андрафт тоглогч нарыг ерөөдөө ярьж өгч гисний үндсэн дээрээс бид нар бас бэлтээд хүргэж байгаа. Тэгээд эдгээр яг дугаарууд бас нэг драфттай холбоотой бас багц ч юм уу гэмээр юм одоо дугаарууд болж байна. Тэгээд эх дугаар дээр ч гэсэн бид хоёр бас сонирхолтой нэгэн сэдвийг бэлтсэн байгаа. Тэгээд тэрийгээ бас ярилцгаар хүлээж байна. Тэгээд хамт бас хөтлөж явуулсан танд баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэн 7 хоног бүр хүрдэг болсон явдлуудтайгаа хамт байгаараа эх дугаар дээр сонирхолтой сэдв ярилцах болно шүү. Баяр та.